Эргэцэн хоо би түрүү хэлсэн шүү дээ тийм. Газрын харилцаа Анхнаасаа сайн судлаагүй байна тийм. Судлах хэрэгтэй гэдэг. Юм болно мөнгө гэж харах хэрэггүй. Хүн өөрийнхөө гэр бүлд ч юм уу өөртөө ч юм уу аз жаргалтыг тийм өөрийнхөө хоббитой амьдлаа хөрөнгө оруулалт хийж чаддаг байх хэрэгтэй. Барилгын хэцүү зүйл нь хугацаанд ашиглан авахгүй тухайн төсөл фейлддэг. Апот. Тэнд атлалтаар зараад байна гэдэг маань мөнгө авахгүй хөрөнгө оруулалтыг шийдэж чадахгүй арга ядаа сайн найзуусаа Маш хүнд байдалтай байна гэсэн. Гэтэл Яг одоо эдийн засаг бол хэмжээ бүс экспорт дотоодын нөхцөл өөрчлөлтөө ханш өсөд тэр маань нэлээд худалдаа авч чадсан муух юм шүү, муудах юм шүү. Лавдаг 1-2 жил. За, мөнгөөх подкастын маань 2 дахь дугаарыг эхэлж байна. Өнөөдөр Улаанбаатар группийн тузын дарга Ц Батбатар эрхмийг одоо урьж оролцуулж байна. Тэгээд урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Тэгээд бас энэ гоё үнцэнтэй шинэ подкаст хийж байгаа подкастнда бас 2 дахь зочноор урьсанд бас маш баярлалаа. За баярлалаа. За тэгээд олноо Баки нэрээр алдаршсан. Яг уулзсан ч үнэхээр Баки байна. Одоо жоо харган болчиход байна. Баки гэдэг чинь юу юм уу? Одоо давчсан нэр үү? Тий, яг нэг Батбатар гэдэг хар багаас л найзууд нь баги гэж дууддаг байсан. Тэгээ яг нэг ата баги гэд брэнд нэрх юм уу? Тий. Би дэрэндээ бүр Баки болгочод байна. За тэгээд Батбатар захирал бол үл хөдлөлийн зах зээл дээр сүүлийн жилүүдэд буюу тодорхойлбол одоо 2006 онд Улаанбаатар группийг үүсгэн байгуулад тэгээд бизнесийн салбарт маш залуугаас орсон юм уу юм бэлээ. Тэгээд тэр дотроо үл хөдлөлийн зах зээл дээр бол сүүлийн жилүүдэд маш их төвтэй ажиллаж байгаа. За тэгээд ийм төвхтөн байна. Тэгээд бодит амьдрал дээр бизнес хийж байгаа хүнээс өнөөдөр бид хоёр одоо миний асуух гэж байгаа асуулт бол үл хөдлөлийн одоо хөрөнгө оруулалт хийхэд тий иргэд ихвчлэн одоо үл хөдлөлт хөрөнгө оруулалт хийж байна. Тэгэхээр энэ үл хөдлөлийн хөрөнгө оруулалт юу хэр ашигтай юм бэ? За ашигтай мэдээж ашигтай. За ашигаа яг боттоор ингээд гаргаж авахын тулд юун дээр анхаарах хэрэгтэй. Эрсдэл тал дээр нь юуг анхаарч байх хэрэгтэй юм бэ гэдэг бас ийм зөвлөгөөг үзэгчдтэй одоо мэрэгжлийн үнээс нь өгөхийг бол зорж байна. За яг эхний ээлжинд зөв манай Монгол улсын хувьд үйл хөдлөлийн салбар маань юу вэ гэдэг дээр би бас товчхон бас хувийнхээ үзэл бодлыг бас хэлье. За Монгол улс маань маш тийм өргөн удам газар нутагтай, бага хүн амтай. Тэгээд Улаанбаатар хоттой буй нийслэлтэй бараг 50-60% төвлөрсөн те 3 сая одоо бараг удахгүй 4 сая болох хүн амтай ч гэсэн бараг 2 сая нь одоо тогтмол одоо байнгын орчин суугч болон одоо төр орчин суугчтай нийлээ бараг 2 сая хүн ам бол одоо Улаанбаатар хотод байна. Гэхдээ нөгөө талаараа бол Монгол улс маш тийм байгалийн одоо асар их баялаг нөөцтэй. Тэгээ стратегийн болон геополитикийн хувьд бол одоо хоёр том гүрний дунд одоо байршиж байгаа сул тал болон маш олон давуу талтай. Тийм учраас манай Улаанбаатар хотын үйл хөдлөлийн салбарыг би ирээдүйд маш тийм гэгээлгээр хардаг. Магадгүй хамгийн бага 10-20 жилийн бидэнд л бол ийм маш хангалттай зах зээл байгаа. Тэр нь юу вэ гэхээр бид одоо энэ уул уурхайн томоохон төслүүдийг явуулахын тулд маш их хэмжээний гадны хөрөнгө оруулалт. Үүнийгээ дагаад магадгүй гадны экспатууд хэрэгтэй гэсэн. Тэр ирээдүйд магадгүй Улаанбаатар хотыг магадгүй хар орон хот ч гэдэм хүннүү хотыг бид нар төсөөлөхдөө одоо байгаа одоо хүн Монгол одоо хүн амынхаа хүн ам зөвсөлтөөр биш бидний одоо төр оршин суугч буюу ирээдүйн экспатууд маань Монголд амьдрна гэж тооцоолох хэрэгтэй. Тэгэхээр магадгүй одоо ирээдүйд Монгол одоо улсын нийт хүн ам гадна болон дотных нь нийлээд магадгүй 2050 он гэхэд магадгүй 10 сая болно тий. Түүнийх нь магадгүй бараг 30-40% гадны экспатууд гэж бид нар ингээд хүн амынхаа тооцоо гаргах хэрэгтэй тий. Одоо үүнийгээ дагаад бол Монгол бол ирээдүйд маш том хэмжээний мөдөрлөх хөрөнгөний зах зээл байна гэж тооцох хэрэгтэй. Тэгжээж бидний уул уурхайн томоохон төслүүдийг хөдөлгөх хамгийн гол хүний нөөц санхүүгийн нөөцийг татан төвлөрүүлнэ гэсэн. Нөгөө талдаа өнөөдөр Улаанбаатар хотод бараг тал нь гэр хороол буюу одоо модон жорилмтой яндантай байна гэсэн. Үүний цаанд бол 230 мянган одоо гэр хороол буюу 230 мянган айлын орон сууцны зах зээл хамгийн наадмын шинэ байж гэнэ гэсэн. Тэгэхээр бол Монгол улсын хувьд бол хангалттай хэмжээний үйл хөдлөх хөрөнгөний зах зээл маань маркетлол байна гэсэн. Нэг талдаа эрэлт. Эрэлт маань өөрөө юу гэдэг худалдаа авч чадвараар баталгаажих хэрэгтэй тийм. Нөгөө талдаа бид одоо хүний нөөцөө асар их дутагдaltaй. Дээрээс нь бид нар одоо уул уурхайн томоохон төслүүдийг явуулахын тулд хүний нөөц хэрэгтэй учраас бидэнд бол ажил байна гэсэн. Тэгэхээр ирээдүйд л одоо эдгээр одоо
Монголын одоо залуучууд тийм үү дараа үеийн бол хангалттай хэмжээний ажлын байрууд байна гэж харж болно. Үйл хөдлөх хөрөнгөд таны асуусан асуулт үйл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхэд юунд анхаарах вэ гэсэн те. Мэдээж хуулийн асуудлыг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Үйл хөдлөх хөрөнгө маань нэг талдаа бол маш найдвартай хөрөнгө оруулалт. Ягаад тэгэхээр тухайн үйл хөдлөх хөрөнгө бол юу гэдэг нүүгөөд явчих чадахгүй. Яг л тухайн байршил дээрээ газар дээрээ баригдсан ч юм уу те баригдж байгаа ч юм айлсад баригдаад гэрчлэн гарсан ч юм ийм л хэлбэрээр байж байгаа. Хэрвээ одоо та дүнгиж баригдаж байгаа үйл хөдлөх хөрөнгө оруулалт хийж байгаа бол тухайн зүйлийг яг хэн хийж байгаа вэ те газрын одоо land лорд нь яг хэн бэ газрын эзэн нь хэн хөрөнгө оруулалт хийж байгаа хөрөнгө оруулалтанд баталгаатай мó газрын ямар нэгэн өмчлөлийн болон эзэмшлийн маргаан байгаа юу үгүй юу гэдэг энэ хуулийн асуудлуудыг маш сайн судлах хэрэгтэй. Хэрвээ хуулийн асуудлууд нь асуудалтай байх юм бол 1000 хөрөнгө оруулалт хийгээд 1000 сайхан ашигтай байлаа гэд хуулийн асуудалтай болвол гацнаа л гэсэн тийм ээ. Чамд маш олон төслүүд ингээд хоорондын хөрөнгө оруулалтын маргаан ч юм уу газрын маргаанаас болоод зогсчдөг. Тэр хамгийн түрүүнд хуулийн ямар нэгэн асуудал байгаа юу гэдгийг бол одоо судлах хэрэгтэй. Мөн дээрээс нь тухайн хөгжүүлэгч буюу одоо девелопер компани нь яг тухайн төслийг үнэхээр цаг хугацаанд нь хийж чадах үгүй юу гэдэг санхүүгийн нөөц, хүний нөөц те одоо инженерингийн нөөц гэдэг ч юм уу те технологийн нөөц нь байгаа юу үгүй юу гэдэг нь бас шалгах хэрэгтэй. Мөн дээрээс нь тухайн үйл хөдлөх хөрөнгө нь яг зөв газраа зөв цагтаа зөв юм хийсэн үү гэдгийг судлах хэрэгтэй. Тэгэхээр тухайн одоо девелопер компани маань хэр сайн судалгаатай, хөгжүүлэлттэй те тухайн одоо маркетаа зах зээлийг хэр сайн судалсан бэ, хэрэглэгчээ хэр сайн судалсан бэ гэдгийг маш сайн судалж үзэх хэрэгтэй. Тэгээд мөн дээрэс нь байршил дахиад концепц гэдэг. Одоо үйл хөдлөх хөрөнгөд одоо хөрөнгө оруулалт хийхэд бол маш олон талаас нь ерөнхийдөө сайн судалж нэгтлэх хэрэгтэй л гэсэн. За, хоёулаа подкастынхаа явцад саяны ярьсан зүйлүүдийг бүр ингээд детальчлаад гоё асуугаад явна. Ер нь бол цар хүрээгийн манай үзэгчид сая баримжаалж байгаа хаа гэж бодож байна. За тэгэхээр Баки захирал 3 дугаар ангиас одоо аав ээжийн ажилд туслаад ганцгийн 8-нд одоо би явдаг байсан гэдэг тий. Тэгээд одоо жишээ нь 3 дугаар анги чи юу юм бэ? 11-т юм уу тий? 8 настай нэг ордог байсан тий. Тэгэхээр 16 нас хүрэхжиж нөгөө гадаад паспорт авдаг гэсэн. Тэгэхээр тэр хооронд нэг хуудасаар ингээд гардаг байсан тий. Шар ууц тий. Тэгэл чар ууцаар одоо хил гараал тэгэл юм авчраал энд авчраал хөдөө орон нутгаар бас их зардаг байсан гэж ярьсан байсан. Тэгэхээр их багасаа одоо бизнест оржээ. За нэг юм сонирхолтой асуулт байна л да. Одоо яг цөм хийжсэн кейс юу вэ? Одоо хүртэл ингээд таны тархинд хадгалагддаг те. Яг тэр жоохон бахта. Нэг тэгин гэж яваад ингэж зараад ингэж цөм хийчихлээ гэдэг. За нэг хар багаас 8 хэсгээр магадгүй зарим хүмүүс шоолж магадгүй те орлоо. Манай сайхан үлээж энэ гэх те. Тэрний юу их нэг тайлбарлахад манай ээж мэн өөрөө малын эмч. Тэгээ Өрөнгөө аймгийн 9 зүйл үлзэд бүр тэгээд 3 сумын одоо мал эмзийг хариуцдаг байсан. Манай аа болохоор ээжийн туслах буюу жолооч. Тэгээ би болохоор нэг програмтай ч юм уу жаристаа ингээд тухайн үед чинь хүний их эмч, мал эмч аймгийн сумын засаг даргалт машинтай байдаг байсан. Тийм бас машин техник хоор байсан үе. Зам харилцаа их муутай, дэд утсан өгжөөг гэдэг ч юм уу те. Тэгээ яг манай аав чөөр маань үгдээ нөгөө дээр үеэр ангийг хувьчилж аваад тэгээ мал эмзийг анги хоёрыг хослуулад тэгээ одоо хөдөөний бүх айлаар очиж нөгөө тарилга тулга явам их хийнгээ 8 идэв ус. Тэгээ тэрэнд нь би бол одоо туслах ажилтдаг юм уу те. Машиндаа суугаад 4-5 цаг хамаагүй машинда бараагаа хараад ингээ одоо юу гэдэг одоо нөгөө хот айл ирээл 8 хийгээл ингэж арах 8-ны амтанд орсон. Тэгээд анхнаасаа бол яг манай аавч бол намайг цалинжуулдаг байсан. Тэгээд сартаа 100,000 төгрөгийг би цалинтай. Тэгээд яг цалингаа хурлуулаад сарда 100,000 гэдэг чинь хэдэн онд гэсэн үг лээ? Тэр чинь одоо ер нь 2000 он гэсэн үг. 2000 он 100,000 төгрөгийн цалин ч овоо мөнгө. Их мөнгө үлгэх яах вэ? Тэгээ яг тэр мөнгөө хөрөмтлөж явж байгаад аавч хэл маань намайгаас ацтаас намайг гадагшин буюу одоо хятад руу сургуульд явуулж өгч байсан. Тэргээр бас одоо миний бас бизнес маш том support болсон хятадлыг бас тухайд сурч үзчихсэн. Тэгээ яг хоо ингээд тухайд шар ууц гэдэг маань Нарантуулын 8-ачтай би хамт Нарантуулын гутлын айнаанчтай хамт тэгээд нөгөө бараа зөөдөг. Тэгээд дарсан барааг аавч хэл дугаан тодорхой хэмжээний маржин шингээгээд ашиг гэдэг би тийм хөрөөхөний бизнес. Аав ээжээс өөр ашиг олно. Харин тийм. Манай гэрээс бүх юм бол юм санхүүгийн аргаар харилцаа явдаг юм. Цөм хийсэн кейс юм. Яг цөм хийсэн кейс л анх 8 ээж нэлээд сайхан мөнгө цуглуулж байгаа Нарантуулын үүдэн дээр тухайн үед 30 сая төгрөгөөр нэг юм
200 м квадрат дэлгүүр 400 м квадрат газар худалдаж аваад. Пүү. Тэгээ тэрийг бол анхны миний үйл хөдлөлийн одоо бизнес гэж бас хэлж болно. Тэрийг энэ хэдэн жил ажиллуулж байгаа, түрээслүүлж байгаа. Тэгээ 200 сая төгрөгээр зарж исэн. Тэгээ тэгэхээр одоо энэ чинь бас тухайн одоо үйл хөдлөлийн чинь нэг 6-7 жил түрээслүүлсэн баг. Тухайн үедээ одоо энэ чинь сая 500 мянга гэдэг чи одоо бас өндөр түрээслэл. Одоо энэ FS гэдэг нөгөө том супермаркет тэдэд арга түрээслдэг байлаа. Тэр одоо байсан бол хэдэн тэрбум болох юм бол? Одоо байсан бол нэг дор хаяж нэг 3 тэрбум байгаа бах. Тий. За цөм мэдээж алдсан шүү дээ бас тий. Цөм алдсан кейс. За яг энэ кейсээр би цөм алдаж байсан. Тэгээ би ч аяга үйл хөдлөлт хоббитай уг нь би ч өөрөө барилгын инженер болно гэд мөрөөдөлтэй байсан хар багаасаа. Тэгээд хятадаар тэнд явж байгаа конкурс өгч чадаагүй. Тэгээд санхүү эдийн засагт одоо санхүү бизнес хөтөлбөрийн ангид орж төгссөн юм ажилласан. Тэгээ нөгөө 200 сая төгрөг сая ярьлаа шүү дээ. 1030 сая 200 сая төгрөг. Тэргээрээ үйл хөдлөлийн бизнес хэлийг одоо Америк хэлчингийн урд талд 200 сая төгрөгөөр 300 м квадрат газар худалдаж аваа. За. Анхны одоо миний хамгийн анхны байшаа. Дээр нь тэгээд тэр чин дээр нь дахиад тэрбум 500 мянган төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж 5 давхар байшин бариад. За. Тэгээ та одоо санаж байгаа түрүү жил Нямбатар дараа нэг байшин амар нураалаа. За яг наадах чи би асууя гэж бодож байсан. Тэр бол одоо миний хамгийн анхны үйл хөдлөх хөрөнгө буюу анхны 30 саяараа 30 сая 200 сая зараад зарсан мөнгөөр тэр газрыг худалдаж аваад дээр нь одоо 1.5 тэрбумаар 5 давхар кака зараа тэгээ тэрийг мараалгасан да. Тий. За тэгэхээр чинь тэрийг нэлийн дээр авсан болж тарах гэдэг тийм. Тий. Худалдаж авсан дуусахгүй байгаа гэсэн юм уу? Тэг яг хоо чи нөгөө барилгын хоорны зай нэтэргээл айл амтны хил ам гаргаад газар цуслуулчихсан. Үйл хөдлөх нь манаа дээр байгаад идэв. Тийм асуудалтай. Тэгээд эргэцэн хөө би түрүү хэлсэн шүү дээ. Газрын харилцаа анхнаасаа сайн судлаагүй тийм хэрэгтэй гэдэг. Тэг мэдээж тухайн цэцлийг хийчихсэн би ч залуу байсан. Жоох хөөхтэйсэн тэгээд мэдээж алдаа гаргасан тийм. Юу гэдэг нь барилгын хоорондын зайд ч юм уу тухайн барилгын суурийг тодорхой хэмжээнд хөдөлгөөд барьцсан. Тэрнээсээ болоод хуульцсан хувьд бол одоо манаа талд сөрөг болоод яг газраа цуцлуулж байсан гэсэн. Тэгээ цуцлуулаад байжсэн чинь Нямбатар гарч ирээд тэгээд нураа гэж юм. Яг хоо Нямбатар дараа хүчээр бас нураагүй л дээ. Манайх зөвшөлтсөд би ч гэсэн одоо залууныхоо хувьд тийм ээ. Бас нэг юм нийгэм манлайл болоод үнэхээр одоо ийм асуудалтай барилга барьцсан. Тэгээ бас нийгмийн өмнө хариуцлага хүлээгээд бас иргэний зөр гаргаад юм уу тийм нэг манлайл үзүүлээд одоо сайн дураараа буулгуулсан. Тэгсээс хүчээр буулгацсан бол бас биш тийм. Тэгээ нийслэлч гэсэн манай нөхөө олгор гэж бас нэлээд зайлуулсан 3 газар манай шийдэж өгсөн. Зөв. 2 тэрбум төгрөгөөр шатсан шүү дээ. Тий. Одоо тэгтээ тэр чинь ингээд олон жилийн өмнө үстэй. Яг оо яг гарсан санхүүгийн зарал 2 тэрбум боловч нөгөө юу гэдэг алдагдсан боломж юу тийм ээ нөгөө банкны зээлийн хүч юм банкны хүч юм бол нэлээд өндөр тоо гарна л та. Олон жилээр ингээд хөрөнгөч өсрөөд гарсан зардал гээл ингээд тооцоод. За тэгэхээр одоо жишээлбэл эхний сургамж гарч ирж штэ тий одоо жишээ нь манай одоо энэ подкаст үзэж байгаа хүмүүс үйл хөдлөх авъя гэвэл одоо энэ тухайн төсөл хөгжүүлж байгаа компани дээр газар бичиг баримтын асуудал. За тэгээ дээр нь байгаа барилгын баригдалт гэх юм одоо юу гэх юм те. Тэрийг бол маш сайн судлах хэрэгтэй. Байх нэ тэгэхгүй бол ингээ нэг өдөр зогсчих нь тийм үү. Барилга бол өөр маш эмзэг. Одоо ялангуяа сүүлийн үед чинь барилгууд дээр маш их шантаж хийдэг хүмүүс их болсон. Одоо баг хашааны цаадлын айл өөртөө ямар ч хамааралгүй байхад гомдол өгж те. Нөгөө шүүгч нийслэл гацаадаг. Тэгээ тохиролцдог. Ийм бас нэлээх газар авчихсан. Энэ байл бас манай нөгөө барилгын тухай хууль тэгээ норм дүрм тийм тодорхой бус байдлаас болоод ийм байдлыг үүсгэдэг хүмүүс ч гэсэн ийм амар хялбар аргаар хүн шантаалчаад хитэн цаас авчиг гэдэг ийм явцуу бодолтой хүмүүс бас их болох юм болсон байна. Тэгээд нөгөө барилгын компани бол шүүхтэй яваад байвал мүд одоо хугацаа алдна. Цаана жишээ зээл авцсан хүү яваад идэв. Тэрний оронд одоо тохиролцсон баг зү амар болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ хууль эрх зүйн асуудал, норм дүрмийн асуудлыг ихнээс маш сайн л хийх хэрэгтэй гэсэн. За ингээд ер нь бол яг би одоо тэгж боддог. Хүн ингээд амжилтаас бол хүн нэх юм сурдаг. Алдаанаас бол амар их юм сурдаг гэж боддог. Тэгэхээр та нэг ярианда тэгсэн байсан шүү дээ. Ер нь миний эхлүүлсэн бизнесийн одоо нэг 70% дампуурсан байгаа. Яг би нэг тэгж боддог ингээд нэг ярьжсэн машин дотор яриа байсан. Тэгэхээр одоо 70% нь ингээд одоо өөрөө та тэгжсэн л таас дампуурлцсан юм аа гэх. Нилээн тийм зөрөгтэй ярьжсэн. Тэгэхээр яг энэ олон дампуурлаас одоо та юу ойлгов? Магадгүй одоо шинээр бизнес хийж байгаа хүнд
1 2 3 гэдэг ингээ хамгийн чухал 3 зүйл энэ шүү. Бизнес эхлүүлээд амжилттай авах гэвэл юу зөвлөх вэ? За миний хувьд мэдээж маш олон бизнесийг дампууруулсан. Тэгээд залууч байсан. Тэгээд юм болгонд юм аппетиттэй тий. Ингээ монголчууд жижигхэн зах зээл юм болгоныг хийчихье. Одоо энийг бидний хүнээс худалдаж авч бол өө чи хүрх ашигтай байна өөр хийчихье гэдэг ч юм уу. Ингээд маш олон бизнесийг хийсэн. Тэгээд энэ дээр одоо бар, караоке гэл маш олон бизнес байгаа том жижиг тэгээд. Тэгээ энэний сүүлд ингээ ухаарсан зүйл юу вэ гэхээр хүн ер нь ингээ дагнах хэрэгтэй. Яг чаддаг юмдаа илүү төгс гүйцэтгэлтэй тэрнээ илүү тууштай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо юу гэдэг манай монголчуудын бас одоо гин биш зан гэх юм уу те. Нэг юм караоке ашигтай гэхээр ингэвэл бүгд дагаа аж. Нүүрсний машин ашигтай бүгд нүүрсний машин гэж юм уу те. Энэ өөр айгуу тийм маш буруу зүйл гэсэн үг. Хитрхи ингэж одоо нэг юм жижигхэн зах зээл нэг тал руугаа ингэж дагаж холбирдог. Ийм залуучууд ийм битгий байгаасаа тий. Мөн дээрээс нь хүн болгон бизнесийг шаардлага байхгүй. Бизнес өөрөө тийм бас гоё юм биш тий. Тийм маш их дарамт олон юм хариуцлага хүлээн тий. Өөрөө тийм бизнест аппетиттэй ч юм уу сонирхолтой болвол бизнес хэрэгтэй. Зүгээр гоё ажиллаа хийгээд надаас л аз жаргалтай амьдарч байгаа маш олон хүмүүс байгаа. Мөнгө бол эцээ эцэс тий. Бизнесийн мөнгө олно гэдэг л одоо тийм хүний амьдралд орж байгаа хамгийн том аз жаргал биш. Тухайн моментыг худалдаж авч байгаа болохоос аз жаргалыг худалдаж авч чадахгүй. Тэгэхээр хүн болгон заавал юу гэдэг багийн шиг бизнесмен болно гэдэг ч юм уу тий. МСС аз жаргал шиг 5 богдын баатарсан ах шиг болно гэдэг хэрэггүй. Тэр хүмүүс тийм аз жаргалтай магадгүй биш л байна тий. Яг нь бизнес хийхэд миний баримтлагын зарчим юу вэ гэхээр итгэлцэл гэдэг маш чухал. Итгэл гэдэг нь хамгийн түрүү. Одоо залуучууд зах зүйл бол хүний итгэлийг битгий алдаараа тий. Яг мэдээж хүн алдна. Алдаагаа хүлээн зөвшөөрөөд үнэн байх хэрэгтэй. Үнэнгээсээ байх хэрэгтэй. Үнэнгээ хэлдэг байх хэрэгтэй. Худлаа ярьжлахгүй гэдэг ч юм уу тий. Тэгэхээр энэ үнэнч байдал гэдэг бол одоо бизнесийн хамгийн том капитал тий. Тэр миний хувьд ч гэсэн одоо өнөөдрийн зэрэгт одоо бизнесийг тгээс ингээ босхын үдийг хүртэл босгосон хамгийн одоо энэ баримтлаг зарчим бол үнэнч байх. Гэр бүлдээ үнэнч байх, найз нөхдөд үнэнч байх, бизнесийн хамтрагчид үнэнч байх. Хэрвээ үнэнч үннээр байх юм л энэ өөрөө магадгүй одоо ирээдүйд чамд хөрөнгө оруулж байгаа хүний хамгийн түрүүнд харах зүйл бол энэ итгэл гэдэг энэ хүний итгэлийг алдаж болохгүй гэж би боддог. Хоёр талаа тууштай байдал тий. Яг л зорьсон энэ ундааг энэ усыг ч бол усаараа шингүүнсрэл дагнах хэрэгтэй. Үйл хөдлөл үйлчлэх хөрөнгө тий. Яг өөрийнхөө чаддаг юмыг барьж аваад бидний эртний зүрх хангалттай зах зээл байгаа. Тэргээрээ багнаад хинээс ч илүү одоо тэрийг илүү сайн мэддэг. Яг 360 градустай яг тэрийг контролдож чаддаг байх нь маш их чухал. Гуравт нь тухайн бизнес мөнгө олдог байх хэрэгтэй. Тэгвэл зүгээр мөрөөдлөө биелүүлэх гэж юм уу? Бизнес алтан зарчим дээр шүү дээ. Энэ ашигтай юм уу? Яг мөнгө олдог. Ашиг нь яг юу вэ? Хэдэн юм маржинтай. Тэр нь маш тодорхой байх хэрэгтэй. За окей. Маш гоё зөвлөгөөнүүдийг хэллээ. Одоо би бас нэг сүүлийн 4 жил одоо гүйцэтгэх захирал хийгээд явж байна. 34 хүнтэй одоо ажиллаж байна манайх. Тэгээ яг л одоо яг 1000% санал нэг байна. Итгэлцэл. Хамтрагч байгаа итгэлийг алж болохгүй. Тэгээд тууштай байдал. Яг л одоо манайх л үнцасны компани тэгэл энүүгээр бусдаас бүх үнцасны компани энд ингээд юм ярьж хахад тэрийг дагаж яриад нэмэргүй. Тэдний ярихгүй байгаа юмыг ярьж хийх. Танай бизнес итгэл дээр тогтвол бас бизнес. Тийм шүү дээ. Ерөөсөө л. За энэ дундуур бас нэг сонирхолтой гоё асуулт асуумаар байна. Таас нөгөө бичлэгэн дээр ярьжсэн нэг улбар шар ламбо дээр ингээд суудсан ярьжсэн. За 18 онд авсан 6500 мотортой дахиад үйлдвэрлэхээ болцсон ингээл тий. Тэгээд нууц шууд энэ хэдэн төгрөгийн машин бэ? Тухайн ламбо маань яг жинхэнэ ориг өнгө цэгрөнгөтэй. Манай нэг охин компани Яшиная гэдэг Японы нэг франчайз гэдэг. Кётоны том брэнд. Тэр брэндийнхаа нэг өнгөтэй матч хийж улбар шар өнгөөр нэг хэсэг хуулгана алгасан. Яг үндсэн өнгөтэй тий. Одоо цэгэр болсон байгаа. Тухайн машиныг худалдаж авахад $530,000 худалдаж авч байсан. Тий. За тэгээ би зүгээр тэгж бодож байлаа л да. За мэдээж нэлээд үнэтэй машин юм шиг байна. Тэгээд одоо бизнес хийдэг хүн тийм мөнгө ингээд зүгээр ингээд төгжээд тий тэрний оронд эргэлтүүлээд өсөж явах ёстой юм шүү. Энд чинь одоо юу юм шүү. Ингээд хөрөнгөө өхүүлээд байгаа, туулаад байгаа хэрэг биш юм. Та юу яагаад тэгж тийм манай өөрөө жолооч. Тэгээд би хар багаас аав хөвгөлөөр суугаад багаас машин барьж үссэн. Тийм учраас техникийн хоббитай. Тэгээд хүүхдүүдээ ч гэсэн техникт сонирхолтой хоббитай болохыг хүсдэг. Тэгээд тухайн машиныг авсан үндсэндээ яг уу
гурван шалтгаан байгаа. Нэг төв би өөрөө машин хоббит авчраад хоббиндаа зориулж авсан. Тэгээд юу гэдэг юм. Та нөгөө талаасаа зөвлөлтөө тэр их мөнгө ингээд төвчжсэнээс баг нэг банк бүтэн банктай авчихсан. Гэтэл юм болно мөнгө гэж харах хэрэггүй. Хүн өөрийнхөө гэр бүлд ч юм өөртөө ч юм уу аз жаргалтыг те өөрийнхөө хоббитой амьдлаа хөрөнгө оруулалт хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ бас хөрөнгө оруулагч хүний нэг зан чанар. Юм болгоныг алдагдсан боломжийн өртгийг тоолоодох юм бол нэг юм те нэг юм хорлоо тоолсон чинь юм болно мөнгө гэж харах болчих. Тэгэхээр мөрөөдөлтөй зоригтой хүний мөрөөдөл зоригтоос хөрөнгө оруулалт хийж чаддаг байх хэрэгтэй. Хоёрдугаар шалтгаан юу гэхээр илүү энэ тухайн машин мэдээж Улаанбаатар хотын замд одоо унахад тийм тохиромжтой биш. Илүү collection car гэх машин. Гэхдээ яг уу бас нэг том шалтгаан дараа үеийн залуучуудаа гоё юм инспирэшн үгүй те. Яагаад энэ багийнх 0-оос эхэлчихэд малчин айлын хөвгт ижиж өнөөдөр ингээд ийм ламба онч болоод байгаа чи ч гэсэн чадна гэдэг одоо залуучууд итгэл өгөх те. Чи ч гэсэн би чадсан юм чинь надад нэг гоцсон байхгүй чи ч гэсэн чадна гэдэг юм итгэлийг өгөх үүднээс бас тухайн машиныг илүү залуучууд ингэж харуулах шоу оф хийхийг бас хүсдэг. Зөв зөв. Одоо тэгээд ер нь бол хотын гудамжинд гоё машинууд чинь тэгээд юм л хар өнгөтэй хар тентэл машин дагдаг шүү дээ. Одоо ажиллахад ер нь нэг тиймэрхүү л харамсалтай нь одоо юу гэдэг маш олон бизнесмэнүүд улс төрийн хүмүүс улсын хамааралтай хүмүүс асар их мөнгөтэй надаас олон маш мөнгөтэй хүн байгаа. Гэсэн мөртлөө мөнгөө үрж чаддаггүй те. Өөрөө хобби гоё машин унаад цонхоо онгоолгож явж чаддаггүй. Тэгээд ирээдүйд залуу хүмүүс ийм байж болохгүй те. Мянга чи одоо долларын тэр өмтөн байгаа хүнээс өөрөө нууж амьдрах юм бол мөнгөө нуух юм бол тэр мөнгийг одоо олохын ямар хэрэг байна. Одоо маш олон хүмүүс нэг гадаад явахаар нөгөө брендийн готолцсон юм дээр те. Монголд ирэхээр худлаа нэг цагаас олж зүгээр гутлаас олж өмсөөл машинаас олоод ийм амар харамсалтай амьдрал. Ялангуяа ийм амьдралыг бүр хөвгттэй ч юм уу те. Ийм амьдрал байж болдсон шүү гэдэг энэ нэг майндсетийг огт суулгаж болохгүй. Залуучууд юу гэдэг хичнээн яаж илчсэн те. Сайхан гэртээ өөрийнхөө өөрийн шудраг хөдөлмөрөөр те 5 цаас олоод тэрийг хангалттай өрөө явж явах бол маш гоё шүү дээ. Би бас 18 онд нөгөө Голомт банкнд байсан. Тэгээ одоо ажилтан болоод Поршего шагнуулж ирсэн. Улаан өнгийн те. Маш олон ингээд хэдэн зуул ингээ хойно зогссон байсан хүмүүс тий. Тэгээд дахиадсан байдаг тийм ээ. Тий. Тэгэл тэрий ч одоо онол яг өөрсгч чинь одоо цонхоо онгоолгоод шилдэ зүгээд тэн мэн наахгүй явдаг байл. Тэгэхээр яг бас санал нэг байна. Үнэхээр гоё мэдрэмж байдаг те хөдөлмөрөөрөө мөнгө олоод тэрийг ингээд өөртөө кайфтайгаар зарцуулах. За та бас өмнөх ярианууд дээр нэг юм гоё юм хэлсэн байсан л да. Одоо би бас энэ захирал үнийн хувьд айгүй надад туссан. Ажлыг одоо ял биш тоглоом гэж бодож хийдэг байх хэрэгтэй гэдэг те. Би ч ихсээс залуучуудад хэлдэг. Тэгэхээр гол нь яаж тэр хүн тэр ажлыг ял гэж бодохгүйгээр тоглоом гэж бодож ажиллах вэ? Ямар хандлагаар гэх юм уу? Ямар өнцгөөс нь харуул манай залуучууд ажлыг ингэж тоглоом шиг хийдэг болох вэ гэдэг дээр та залуучууд зөвлөгөө байдлаар. Яг уу одоо юу гэдэг тухайн мэдээж нэг ажлын байрны тодорхойлох гэдэг нь үүрэг хариуцсан одоо үүрэг хариуцлах байгаа KPI гэж байгаа тийм. Тэгэхээр илүү үр дүнгээл гарах хэрэгтэй. За би энэ сард энэ жил ямар борлуулалт хийх, ямар үр дүн гаргах юм. Тэгээ би энэ үр дүнгээс заавал давуулна. Яаж ч арга зам нь бол тэр хүний эрхийн асуудал байхгүй. Тэр эрхчлөөг нь бас олох хэрэгтэй. Тэгээ мэдээж хүмүүс өөрийнхөө байх ёстой газар байх хэрэгтэй. Яал юм шиг те тоон дургүйж тоо битгий бод те хууль одоо ном унших дургүй бол битгий хуульчи өөрийгөө эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Яг чиний дотоод зүүн сан юм чинь те яг чинь дотоод чин ирмэлзэл яг юу юм бэ? Яг зөв газараа байгаа мó байхгүй мó? Зөв эхлээд хүн өөрийнхөө зөв газрыг олох хэрэгтэй. Зөв газараа олцоод зөв хамт олонтойгоо зөв манлайлалыг үзүүлж чадах юм бол тухайн бол ажлыг яал биш яг юм тоглоом шиг тийм ээ. Бүхэл бүтэн амьдралынхаа бараг талыг 8 цагийг ингээд ажил дээр өнгөрөөж байгаа. Тэгэхээр энийг ажил хийж яал биш өнгөрөөнө гэдэг бол амар харамсалтай. Хэрвээ чиний байгаа газараа тийм тааламжууч юм биш бол шууд зогсоогоод болох хэрэгтэй. Би ч гэсэн залуучуудаа хэлтий. Чи одоо надтай тий насан туршдаа ажиллахгүй. Яг байгаа үедээ л гоё хоёлаа гоё ажиллая. Тэгээд ч магадгүй дараагийнхын карьерийг хөөнө үү тий өөрийнхөө хувийнхаа бизнесийг хийн үү өөр компанид орно тухайн залуучуудын өөр эрхийн асуудал. Тэгэхээр байгаа үедээ хэдүүл амар гоё найз нөхөрлөл тий тоглонгоо ажиллаа хийсэн маягтай ийм байхыг хүсдэг. Нөгөө талаасаа бид нар тийм орчинг нь гоё бүрдүүлж өгөх хэрэгтэй. Байгууллагын соёл офсны одоо юу гэдэг ингээд танаа офсыг харахад бол маш гоё юм шүү дээ тийм ийм орж ирэхэд ингээд байгаад баймар таатай юм шиг.
Тэгэхээр би ч гэсэн одоо компанидаар юу гэдэг тийм амар тийм дарамттай байхаасаа илүү маш гоё чөлөөтэй байх те. Тэр талынх нь өс байдлуудыг бас бүрдүүлж өгдөг гэх юм уу. Тэгэхээр эхлээд өөрийгөө сайн чагна. Тэгээд өөрийгөө мэдээд олох хэрэгтэй юм тийм үү? Эхлээд өөрөө хий юм бэ? Байглаасаа надад өгсөн өгдөл юу юм бэ те? Гэдгээ ингээд чагнаж олоод тэр нь таарсан ажиллаа хийхгүй бол ер нь хүний амьдралын дүрм амар ойлгомжтой шүү дээ. Хүнд нэг юм 20,000 өдөр байгаа. За би бол одоо 20,000 10,000 өдөр ингээд туулцсан явж байна тийм. Нөгөө амтай нөгөө юу шиг одоо амтай тоглоомоор ингээд цусны ингээд 50% гүйцсэн биз дээ. Одоо 50%. Азтаа бол Монгол энэ дундаж амьдралаар дахиад нэг 10,000 өдөр. Тэгэхээр би энэ одоо надад энэ хүн гэдэг юм надад хов тавилан тохиолно шүү дээ. Будааны үзүүр будаа тогтохтой адилхан гэдэг шиг зүүнний үзүүлэлтээр тэр шиг надад ийм хувь тавилан тохиосон тэгвэл би энэ хугацаанд яг юу их юм бэ? Тэ? Энэ л одоо би нэг ийм виз аваад дэлхий гэдэг гариг дээр төрөөд тэ? Энэ 20,000 хоногийн өдөр байна. Энэ хугацаанд би яг юу хийчихэд эндээс явах вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Би үл энийг жишээ хувийнхаа хувьд тодорхойлчихсан. Юу гэдэг илүү олон одоо магадгүй Улаанбаатарыг утаагүй болгочоо залуу хүмүүс бүгд орон сууцнд амьдардаг болсны дараа би эндээс буцахад бол одоо юу гэдэг харамж харамс зүйлх өөр гэсэн легасийг үлдээч явж байна. Тэгэхээр хүн болго өөрийнхөө миний яг легаси буюу энэ одоо амьдрах одоо хугацаанд яг юу хийгээд энэ дэлхийгээс зайлах вэ гэдгийг яг сайн тодорхойлчих хэрэгтэй. За маш гоё зөвлөгөө байна. За ингээд ерөөхдөө залуучууд руу хандсан, үзэгчд рүү хандсан залуу хүний бас юм зөвлөгөө алдаа онооноос суралцсан зүйлүүдийг энэ хүртэл ингээ хуваалцлаа. За үлцэн хэсэгтээ хоёулаа жоохон нөгөө бизнесийнхаа тий хөрөнгө оруулалт мөнгө цаас руугаа төвлөрье. Тэгэхээр танах үйл хөдлөлийн одоо салбарт ажиллаж байна. Тэгэхээр ер нь яд одоо ингээд офис үйлчлэгээгээд ингээд дагнах алийн одоо дагнах уу? Одоо жишээ нь амны орон сууц байна, эсвэл орон сууц байна тий. Эсвэл хамаагүй юу? Яг манайх өөрөө юу гэдэг барилгын компани бид бол биш гэж үздэг. Бид бол анхны одоо Монгол улсын девелопер компани, хөгжүүлэгч компани болох юм амбицтай явж байгаа. Энэ үгэндээ Land банк байгуулад, газрын банк байгуулад ингээд тухайн ингээ газруудыг девелоп хөгжүүлэлт хийж төсөл концепт хөгжүүлдэг, хөрөнгө оруулалт босгодог компани гэсэн. Харагдаж байгаа байшин бариадаа болохоос биш. Байшин барьж байгаа бидний ажил биш. Бид нар бол девелопер компани тухайн төслийн концепцийг судлаа хөгжүүлэлтийг хийгээд тэрэн дээрээ хөрөнгө оруулалт босгодог. Нэг ясна санхүүгийн компани гэж бас болно гэсэн үг. Тэгэхээр яг уу бид бол бүхэл төрлийн барилгад хөрөнгө оруулалт тийм девелоп хийж байгаа учраас иргэний барилга, үйлдвэрлэлийн барилга, уурхайн барилга тий орон сууц, commercial, mall гэх мэт бүгдийг л бид нар хийж. За окей. За тэгэхээр одоо ер нь яг ямар төсөл төр танах фокусж ажиллаж байна? За бид одоо явж байгаа төсөл бол хамгийн одоо манай гоё төсөл Vision Business Tower гэдэг Томето өшөөний хажууд Монголын анхны ногоон офисын таврыг босгохоор ингээд бид нар одоо хөрөнгө оруулалт хийгээд каркасны ажил маань 6 давхар дээр явж байна. 2 жилийн дараа ажилтанд оруулах төлөвлөгөө. Нөгөө юуны зүүн талд нь юм байна тий? Тий, зүүн талд. Иргэдэн дээр үеийн шоурум буюу. Тийм. Тэгээд яг хотел дээр яг юм Улаанбаатарын лендмарк болсон. Улаанбаатарт хамгийн одоо хөдөлгөөхтэй кластер байршилж байгаа тийм хөдөлгөөний төсөл байгаа. Тэр болохоор юуны зориулт нь? Тэр одоо офисын зориулттай, офисын үйлчлэгээ. За тэгэхээр захиалагч одоо гэж байгаа ах магадгүй те. За хөрөнгө оруулагч гэдэг өөрөөс ч өөр бас хөрөнгө оруулалт байж магадгүй, хөрөнгө оруулагч бас байж магадгүй. Тэгэхээр та одоо энэ яг энэ төсөл дээр чинь санхүүжилтээ яаж шийдэж чинь санхүүжилтээ одоо босгохдоо хөрөнгө оруулагч нартай ямар тийм таатай төгсөл энэ төр санал болгож байна уу? Эсвэл өөрсдөө шууд ингэ хийчих чинь яаж? За манай тухайн Vision Business Tower-ын концепц нь Оросын компаниар концепц зурагсаа солонгос компаниар гаргуулсан. Тэгээ маш гоё тийм гоё төсөл. Тэр нь юу вэ гэхээр анх бол бид нар төслийг эхэлж $2,500 захиалга авч ирсэн. Зөв. Яг ажилтанд ороход $5,500 $6,000 болно. Энийг бол би хэлээд байгаа биш. Бид нар одоо маш олон төрлийн судалгаа хийгээд яг л энэ зэг дээр очих юм байна гэд манай багийнхны болон одоо гадны нутгийн багны гаргасан дүн гэсэн. Яг одоо бол $3,300 захиалга авч байгаа. Тэгэхээр одоо 2 жилийн дараа ажилтанд ороход $5,500-аас $6,000 гаруй доллар болно. Тэгэхээр нийт нэг 70-аас 100% өсөлт үзүүлнэ гэсэн. Тэгэхээр жилийн бараг 40-аас 50% тийм өсөлтийн одоо маржинтай ийм төсөл байгаа гэсэн. Энэ дээр одоо жишээлбэл та нөгөө бонд энэ гаргая гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар одоо яг хөө цэвэр бид нэр хөрөнгө оруулагч болон өөрсдийн
хөрөнгө оруулалтаар босгож байна. Удахгүй бид нар яг уу хаалтаа сан байгуулаа, хаалтаа сангаар зөв. хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Мөн одоо банкны зээлтэй мэдээж холбоно. Зөв. За тэгэхээр мэдээж хэрэг одоо ажил хийж байгаа хүнд бол олон эрсдлүүд гарч байгаа бах те. Янз янзын асуудлууд. Тэгэхээр ер нь одоо Монголын үйл хөдлөлийн зах зээл дээр ажиллахад яг хамгийн гол эрсдэл 1 2 3 гэвэл ер нь юу байдаг вэ? За хамгийн том эрсдэл санхүүгийн эрсдэл. За яагаад вэ гэхээр барилгын хэцүү зүйл нь хугацаанд ажилтнаа орохгүй тухайн төсөл фейлддэг, давхурдаг. Яагаад вэ гэхээр бидний санхүүгийн кост нь жилийн 20% биш. Гэтэл тухайн барилгыг бид нар магадгүй 2-оос 3 жил хийх хэрэгтэй. За тий. Хэрвээ энэ хугацаа маань дахиад 2-оос 3 жил сунахад ямар ч ашиг байхгүй. Тэгэхээр энэ өөрөө бас тэр маш их эрсдэлтэй салбар гэж хэлж болно. Тэгэхээр бид юун дээр алддаг вэ гэхээр за нэг өөрөө 30% авчна. За захиалаас 50% нь авч. Тэгээ банкнаас зээл хийж авчна. Ингээд тооцоолол хүн болгон байшин эхлүүлдэг. Тэгээ бодит амьдрал дээр таны төсвөлсөн төсөв хизээж төсөвтөө багтдаггүй. Заавал нэмэгддэг тодорхой хугацаар. Тэгээ цаг хугацааны хувьд хойшлдог. Тэгээ борлуулж өгсөн юм дээр хийгддэг. Ингэж явсаар байж байгаа төслийн амьдралын мөчлөг маань 2-оос 3 жил сунахад тухайн төсөв хийдэ давпуурах маягтай боловч тэгэхээр санхүүгийн эрсдэл маань их айгүй өндөр байна. Хоёрт тухайн нөгөө бичиг цаас зөвшөөрөл энэ мэн одоо Монголд маш их тийм цав хугацаа челленжтэй. Жишээ нэг барилгыг эхлүүлээ 20-30 дэндээс зөвшөөрөл авна. Тэгээ нэг зөвшөөрлийг аваад тэгээ бүгдийг аваад дуусаагүй л ихний зөвшөөрлийг хугацаанд дуусчихдаг. Тэгээ нэг жилийн хугацаатай ч юм уу тийм нэг. Тийм. Хөөстөө дуусаагүй л ихнийг нь хугацаанд дуусчихдаг. Яасан? Сонирхолтой тий. Энэ байна одоо маш одоо том хэмжээний эрсдэл байж болно. Гуравт нь болохоор мэдээж өгдөө ханган нийлүүлэгч юм бас чанарын асуудал байна. Тэгэхээр тухайн ханган нийлүүлэгч юм бол зөвхөн нөгөө хамгийн хямд үнэтэйг сонгох биш маш найдвартай ханган нийлүүлэгчтэй буюу хамтрагчтай хамтрах хэрэгтэй. Энэ бол барилгын одоо нөгөө бетоны чанар, арматурын чанар тий, цахилгаан цаашлаад гал тий, галын аюулгүй байдал, агааржуулалт, салхивчээд маш олон зүйлийг чанарт нь яг хүргэж чанарт нь давууч хийх хэрэгтэй. Тэгэхэд бол маш найдвартай ханган нийлүүлэгчтэй хамтрах хэрэгтэй. Хэрвээ одоо нэг харамч хүн хувьд бол нэг чинь үн бодол сонголт хийх юм бол төдий хэмжээний эрсдэл үрж яана л гэсэн. За окей. За энэ бол ингээд илүү нэг төсөл хэрэгжүүлж байгаа хүний талаас нь асуултууд асуулаа тий. За жишээлбэл одоо ингээд танаа квадратын 3300 доллараар гэсэн тий. Захиалга авч байна. За тэгэнгүүт та болохоор 2-3 жилийн дараа 6000 5500-аас 6500. 5500-аас. За ер нь бол ингээ өснө гэдгийг нэлээд итгэлтэйгээр хэлж штэ тий. Тэгэхээр энэ үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтын нэг одоо онцлогуд гэж байгаа бах л та. Одоо чинь хувьцаа бол одоо би бол ингээ ийм гээ хэлнэ. Бонд бол ийм ингээ хэлнэ гэдэг шиг хувьцаа бондоос ялгаатай нь үйл хөдлөлийн хөрөнгө оруулалт юу нь илүү онцлогтой одоо онцлог гэдэг нь илүү ийм энүүгээр илүү ашигтай ч гэдэг юм уу те эсвэл энүүгээр илүү одоо энэ эрсдэл багтаа юм аач гэдэг юм уу эсвэл энүүгээр илүү ингээд монголчууд бол одоо дуртай байдаг юм аа мэддэм аач гэдэг юм уу те ийм ялгарлыг хэлж өгөөч. Одоо танаа яг одоо юм ингээд авъя гэж байгаа хүнд та юу гэж хэлэх вэ? Яг сонирхолтой ч шүү дээ. За манай Vision Tower дээр та тэрбум төр ингээд талбай авлаа те. За тэр бумаар яг жишээ 100 м квадрат тэр бумаар худалдаж авлаа гэж бодъё. За тэгвэл та хадгаламжинд байгаа 12% хүүтэй. За тий. Цуцлаад тэр бумаар хөрөнгө оруулалт хийлээ. Банк давпуурлаа. Тэгээ хадгаламж ирээд энд байгаа тохиолдолд Монгол улсын банкны тухай хуулиар та 20 саяыг л авч чадна. За тий. Хэрвээ одоо улс тийм чадамж байвал төв банк чадамж байвал тэр бум төрөж чи хариуд 20 саяыг л. Айвал таны одоо хуулиар хамгаалагч эрсдэлгүй байл 20 сая төгрөг. Хэрвээ та Vision Tower дээр тэр бум төргөөр 100 м квадрат аваад Монголын үйл хөдлөх хөрөнгийн зах зээл бүр давпуурлаа гэж бодъё. За. Тийм ээ. Тэгэхэд хямраад. Тэгэхэд та яах вэ? Тухайн төсөл зүгээр удааншлаад зогсно. Нөгөө барьж байгаа байшин байгаараа байж. Тэр нүгээ даалга болчихгүй, нураад унчихгүй, тий. Тэгээ энэ өөрөө юу гэдэг нь үйл яагаад үйл хөдлөх хөрөнгийн. Тэгээ энэ нь одоо нэрнийх нь мөн чанар нь ч гэсэн үйл хөдлөх шүү дээ. Тийм учраас ийм маш тийм найдвартай гэж хэлж болно. Жишээ нь одоо юу гэдэг хугацаатай хадгаламж хийлгэх нэг 12% хүү авч байгаа бол одоо Vision Tower руу хийх юм бол магадгүй хамгийн багадаа жилийн 50% өгөөж авах одоо манай Vision Tower-с дээр ийм боломж харагдаад байна шүү дээ. Тэр нь маржны хувьд нэлээд үнцэнтэй гэсэн. Тэгээд Vision Tower-ын нэг онцлог нь би яагаад ийм ихтэлтэй нэг үн өснө
гээд байна вэ гэхээр бид нар аль хэдийн төслийнхаа 40%-ийг зарах гэрээ хийцэн. Тэр нь Япон компани бид нар 15 жилийн хугацаатай түрээсээр одоо зарцсан гэсэн. Тэгэхээр нэг ёсондоо одоо магадгүй бидний үүдийн ажилтнанд орсны дараа зарим айлууд зарвал бид нар буцаагаад талбай худалдаад авчих гэсэн. Тий. Тэр үүдийн нөгөө тухайн одоо Vision Tower төслийн хувьд бол эрсдлээ бид нар аль хэдийн одоо авдралдаа яг цааш нь тавьцсан гэсэн. Тий. Тийм учраас Vision Tower-ын хувьд бол маш тийм сайн төсөл байгааг шилж байна. Гэхдээ төсөл болгоо юм биш. Vision Tower бол үүдээ 3300 гэж бол манад үүдээ 3 сая 500 үнэтэй төсөл байгаа. Тэгэхээр нэг ийм зүйл байна уу гэж одоо асуулт миний асуулт юу гэхээр жилээс жил дугасаал нөгөө нэг түүхийд материалын өсөд байгаа. Тэгэхээр жишээ нь тухайн нөгөө барилга одоо ингэж юу гэдэг саяных шиг янз бүрийн шалтгаанаар хойшлоод дудлаач гэсэн тэр удасны хэрээр дахиад шинэ барилга босгоход нөгөө анхны өртгөн өсчдөг тийм. Нэг тийм онцлог бас байна тийм. Одоо яг хуу Монголд яг хуу ойрын хэдэн жилдээ бол үйл хөдлөлийн үн 10% заавал өснө. Энэ л одоо юу гэдэг жилийн 10. 10 гэж чинь ашиглалтанд орцсны дараа гэсэн үг шүү дээ. Одоо орон сууцны бол 10 жил болоод 10% өснө. Магадгүй энэ бол ойрын 5-аас 10 жилд энийг барина гэж би бол үзэж байгаа. Яагаад гэвэл нэгт инфляцийн асуудал байгаа. Хоёрд болохоор дэлхийд даяар инфляцтай байгаа. Барилгын материалын үн бүгд л жил болгоноос Монгол төдийгүй гадаад өсөж байна. Тийм. Нөгөө талдаа Монгол эрэлт байгаа. 230 мянган яндан байна. Тийм. Маш олон компани шинээр төрөн бий болж байна. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байна гэдэг нь нөгөө талд эрэлт байгаа гэсэн. Тэгэхээр энэ үйл хөрөнгө маань эрэлтээр баталгаажаад байгаа учраас нөгөө талд инфляцийн бас юм дарамт байгаа учраас өсөх магадлал бол хамгийн багадаа 10% л гэж харах хэрэгтэй. За яг энэтэй холбогдуулаад асуухад яг одоо үл хөдлөхөд хөрөнгө оруулах жаа хүн авчаад одоо ашиглалтанд орсон байр аваад түрээслээд тэгээд нэг орлого олно те. За үнийн өсөлт бас олно те. Энэ хоёрын нийлбэрээр олж байгаа ашиг нь илүү байд юм уу? Эсвэл одоо яг энэ эхэлж байгаа барилга дээр анханаас нь захиалга өгөөд хүлээж байгаад ашиглалтанд ороход нь зараад гарах нь илүү ашигтай байд юм уу? Мэдээч яг гоо тухайн хүний л одоо хөрөнгө оруулагч өөрийнх нь одоо өндгөө яа сагсан хуваах уу гэдэг асуудал тийм ээ. Магадгүй юу гэдэг зарим хөрөнгө оруулагчдод баригж яахад нь захиалцдаг хямд авах үед. Одоо манай Vision дээр $3,000 авах зүйл захиалаад ашиглалтанд ороход нь $6,000 шиг $5,000 зараад exit-ийг гараа авчихна. Тэгээд дараагийн эсрэг хөрөнгө оруулалт. Дахиад илүү өгөөжтэй эсрэг хөрөнгө оруулалт хийнэ гэсэн. Гэтэл зарим хөрөнгө оруулагч маань илүү нөгөө комфорт зондоо буюу safe байх үүднээсээ нөгөө билийн маа бол одоо Vision Tower-ын хувьд ашиглалтанд орсоо дараа $25 түрээсдэг. Тэгэхээр $25 түрээслээд сар болгоо нөгөө тогтмол орлого аваад явах юм сонирхолтой ч хүмүүс байна. Тэгэхээр тухайн хөрөнгө оруулагчийн нөгөө хөрөнгө оруулалтын багцыг яаж хуваах вэ гэдэг асуудал. Мэдээж хүн чинь одоо нөгөө хөрөнгө оруулалтын алтан дүрмээр өндгөө олон сагсанд хуваах хэрэгтэй. Бүгдийг хадгаламжинд битгий хий. Банк тамбуурт 20 сая төгрөгтэй болно. Бүгдийг битгий үйл хөдлөхөд хий. Тэ. Хэдийгээр би үйл хөдлөх хийж байгаа ч гэсэн битгий үйл хөдлөх хий. Заримыг нь банкны хугацаанд тий. Заримыг нь үйл хөдлөх хий. Үйл хөдлөлт яг дийлэнхийн хий. Үйл хөдлөх учраас яг хадгаламж хий. Одоо гадны одоо сайн бондуудыг авч болно тийм гэх мэтлээ. Тэгэхээр яг нөгөө нэг за эрсдэл бол ингээд тооцно. Тэнгүүд яг өгөөж талаасаа одоо тань дээр чинь танаа дүү төрсөн дүүч ирээд заах одоо энэ бэлэн юм байр байна. Энийг би аваад түрээслээд явсан дээр үү? Эсвэл энд нэг юм төсөл байна. Энийг одоо энэгээр нь авсан дээр үү гэж асуувал юу гэж хариулах вэ та? Яг уу харьцангуй өөр ойлголт. За явж байгаа төсрөө хөрөнгө оруулалт тэгээд аав гэж би зөвлөнө. Гэхдээ энэний цаана эрсдэл байна. Яг тухайн төсөл маань ашиглалтанд орох уу гэдэг өөрөө том эрсдэл. Дээрээс нь тухайн төсөл маань яг сайн төслөө үгүй юу гэдэг. Нөгөө миний баах юм яриад ч тийм ээ. Энийн зүйлээс сурах хэрэгтэй. Тэгэхгүй хичнээн та юу гэдэг одоо гэдэг гадуур ингээд сая 800 мянган төгрөгийн байр маш хямдхан байна гэж одоо маш олон зар явж байна. За тийм яг зөв. Өртгөн бол би бол ингээд хараа шууд өртгөн хэлнэ. 2500 өртгөнтэй. Барилгын материалын өртгөн. Тэгээд санхүүгийн кост байгаа. Ингээ 3 сая өртгөнтэй байшин сая 500 сая 800 захиалга аваад ин гэдэг маань алдагталтаа зараад байгаа үз. Үүний цаана дөөр байх магадaltaй. Асар тухайн хүн маань би бол одоо хязгаар сая 800 захиалга авахгүй. Ягаад тэгэхээр би хангалттай хэмжээний банкнаас зээл авч чадчихжээ. Өөрөөсөө хөрөнгө оруулалт хийж чадчихжээ. Гаднаас хөрөнгө оруулалт босгож байна. Би хямдхан зарах шаардлагагүй алдагталтай өнөр. Гэтэл тэнд алдагталтай өнөр зараад байна гэдэг маань мөнгө авахгүй хөрөнгө оруулалтыг шийдэж чадахгүй арга ядаа сая 800 зарах. Хүнд байдалтай байна. Гэтэл бүр банк усыгаа хөөж төлж чадахгүй юм нь хураагдах гад нэг хаалга дахиад 3-4 зарцсан тохиолдол байна. Захиалган дээр хийдэг.
Тэ 3 зэрэг зарчдаг. Яг Тэгээ сүүлд нь за мөнгө ч буцаа авах чадчихвэл аль эсвэл бүр л уурдаад алга болчдөг. Тэгээ нэг шороо орон шүүх цагдаа болчихдөг. Тэгээ энэ зүйлүүдийг нөгөө захиалгын гэрээ буюу явж байгаа цэцлэр энэ эрсдэл байгаа. Тэгээ энийгээ сайн одоо юу гэдэг шалах хэрэгтэй. Тийм учраас нөгөө ихтгэл даах те магадгүй салбартаа танигдсан ч юм уу эсвэл өөрийг чинь маш сайн мэддэг ч юм уу те одоо энэ хүндээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн. Өөрийг чинь магадгүй бүр хүлэгдэхгүй ч юм уу эсвэл энэ хүн одоо энэ ямар ч асуудал гэж итгэжээвэл одоо юу гэдэг тухайн тусад захиалга хийж болно найз нэр хүнтэй компанид ч юм уу те бэлэн үйл хөдлөлийг аавна гэдэг бол хамгийн эрсдэлгүй мэдээж. Гэхдээ чи үн бол хямдхан авч чадахгүй зах зээл үнээр л баригж байгаа байшин бол доороо зах зээлээс үүдээ нэг 20-30% хямдхан авна шүү дээ. Ийм л ялгаа байна. За окей. Тэгэхээр та түрэн одоо баг ярианы эхнээс одоо өнөөд сая хүртэл нэг зүйл ингээд давтан хэлээд байна л та. Тэрний үхээр сайн судалж ийж хийдэрээ. Хууль эрх зүйн эрсдэл байгаа шүү. Санхүүгийн эрсдэл байгаа шүү. Наад компани туршлагатай юм уу? Цагт нь одоо юу те ажиллаа хийж чадах юм уу? Хүний нөөц байгаа юм уу гэдэг ингээд энэ болгоныг сайн судалж иж хөрөнгө оруулалт хийгэрэй гэдэг тийм үү. Гэтэл одоо зүгээр одоо мөнгөтэй тэгтээ үл хөдлөхөд одоо инвест хийж байгаагүй туршлагагүй хүн бол энэ болгоныг судална гэдэг бол хэцүү шүү дээ. За судлаа гэж бодоод зөв дүгнэлт гаргах бас хэцүү. Тэгэхээр энэ ингээд тийм хүн зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүс яаж тэр зөв хөрөнгө оруулалтаа үл хөдлөхөө олж хөрөнгө оруулах юм бэ? Яг одоо нэг үе бодвол нөгөө мэргэжлийн компани зөндөө болцсон байна. Санхүүгийн зохицуул хорооноос бүр зохицуулалтаа тэндээс тусгай зөвшөөрөл авдаг тийм. Тэгэхээр илүү мэргэжлийн бас сайн одоо брокер компаниуд хандах хэрэгтэй. Тэгээ одоо маш олон одоо гадны франчайзууд бий болцсон байна. Тэгээд ихтгэл даах үз сайн агентуудтай харьцаа тэдрээр магадгүй зуршуулж авах юм бол бас илүү эрсдэлээ бас нөгөө талаараас хааж яана л гэсэн. Тэгэхгүй одоо бас өөрийгөө бас ихтгэх юм рекламадад байж болох. Зяки. За тэгэхээр ерөөхдөө өндөрлөх тийшээгээ асуултууд маань дуусч байна. Дуусах тийш хандж байна. Тэгээд яг одоо эдийн засаг бол унж байна. Нүрс, за экспорт, за дотоодын нөхцөл нөхцөл буурчлаа. За ханш өсөөд байна. Ер нь бол нэлээд худалдаа авах чадвар буурах юм шиг байна, муудах юм шиг байна. Лавдаг нэг 2 жил. Тэгэхээр яг ийм үед ийм цаг үед хөрөнгө оруулалт, үл хөдлөлийн хөрөнгө оруулалт хийх таатай цаг үе мөн үү? Одоо миний хувьд энийг боломж гэж харж байгаа. Тэгэхээр манай компанийн хувьд нэлээд агрессив ойрын одоо 1-2 жилийн хугацаанд 10,000 айлын төсөл эхлүүлэхээр бид нар төлөвлөж байгаа. Ялангуяа энэ хямралын хүн төвийг ашиглаад илүү юм агрессив хөрөнгө оруулалт, босгох хөрөнгө оруулалт хийх тал руугаа илүү ажиллаж байна. Яагаад гэвэл энэ айгүй том боломж магадгүй хямрал дуусаад тэгээ 2 жилийн дараа 3 жилийн дараа гэхэд бидний одоо хийсэн бүтээн байгуулалт магадгүй нэг каркас босгоцсон байлаа гэхэд одоо л илүү боломжийн үнээр босоод тухайн үед илүү одоо өндөр үнээр заах юм боломжтой гэсэн. Дээрээс нь яг уу та түр хэлээсэн шүү дээ. Барьж байгаа барилга руу хөрөнгө оруулалт ихөө бэлэн байр авах уу гэдэг. Энэ бол жоохон бүдүүлэг хөрөнгө оруулалт. Одоо бид нар илүү мэргэжлийн байх хэрэгтэй. Энэ хүрээндээ одоо юу гэдэг юм одоо манай компанид нэг юм төсөл хийлгэхэд тухайн төслийнхаа 30% ч юм уу хөрөнгө оруулалт босох үүднээс яг манай компани ямар ашиг олдгоо тийм боломжийг танд олгоно гэсэн. Зөв. Тэр нь юу вэ гэхээр та барилгын бизнес хийхгүйгээр яг надтай адилхан ашиг олох боломжийг олж байгаа гэсэн. Тэрний үгээр 30% дээр бид нар ашиг олохгүйгээр нөгөө олон ашиг нь тань санал болгочихно. Тэнгүүд нэг гой зүйл нь та 1 метр квадратыг худалдаж аавна. 1000-ыг худалдаж авч болно. Тэгээ та ингэрчлээ худалдаж авах шаардлагагүй. Ингэрчлийн хөрөнгө оруулалт буюу хаалтаа сангаар дамжуулаад тий хөрөнгө оруулалт хийх юм боломжийг бид нар нээж өгөхөр ажиллаж байна. Тэгээ тухайн төслүүд маань магадгүй энэ намраас лонч хийх байх гэсэн төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгэхээр магадгүй та энэ хямралын үеийг ашиглаад одоо манай девелоп хийж байгаа төслүүд рүү яг девелопер компани шиг маш их боломжуудыг бодохгүй болно. Тэгэх юм бол тэр нэг бэлэн байр авах тэр нэг юм болсон болоогүй захиалгын гэр авах биш илүү найдвартай хөрөнгө оруулалт хийх. Тэр нь яагаад найдвартай вэ гэхээр энэ харилцааг маань өөрөө танахыг ч гэсэн ялгаагүй санхүүгийн зохицуулах хороо гэдэг тусдаа төрийн байгууллага хянжээдэг. Тэгэхээр бид нар тухайн төрийн байгууллагын хяналтанд дор бүтээгдэхүүн санд болгоно гэсэн. За энэ бол одоо яг дараагийн нөгөө санхүүжилт хэсэг юм шүү дээ тий. Энэ бол яхааргүй ийшээ орох цаг бол болсон улс орноороо. За нөгөө талаас эрсдэл асууя. Та түрүү ингээд аюу нэлээд юм агрессив юм гоё өөдрөг юм ярьж байна да. За ирэх 10 жил 20 жил бол энэ
улсад энэ хотод бол ирээдүй байна. Үйл хөдлөлт бол ирээдүй байна. Ус нь байна. Усны нөөц. За Улаанбаатар Хангалттай юу? Хангалттай усны нөөц, эрчим хүчний нөөц байгаа гэж хэлж болно. Яагаад тэр За. одоо ингээ манай ингээ 70 км-ийн цаана За. маш том ингээ хөрөнгө үүсний бассейн байж шүү дээ, тий. Тэр бол цэвэр ингээ нэг эрчим хүч. Бид нар тэнд За эрчим хүчийг бол окей. Ойлголоо. Ус байгаа мó. манай Улаанбаатарт усны хувьд ямар ч асуудалгүй. Одоо магадгүй бид нар одоо ингээд Гэхдээ усны хувьд бол өөрөөсөө ингээд асуудалгүй. хэцүүдлээ л гээд байгаа ш тавлан. Үгүй юу? Тийм ш. Одоо Америкийн мянган сорилтын сангийн 300 сая долларын том зэрэгжээр удахгүй дуусах чинь нэгт. За дээрэс нь бид нар цаашлаад энэ гадаргуун усаа нөөцлөх энэ технологиг илүү хөгжүүлэх юм бол бидэнд бас маш хэмжээний усны нөөц байх боломжтой. Одоо бид нар гүний усаа ашиглаа яваад байна шүү дээ. Тэгвэл бид нар одоо ашигласан усаа дахин ашиглах, дахин боловсруулж ашиглах. Дээрэс нь гадаргуун усаа нөөцлж бас дахин ашиглах энэ технологиуд нь бол хангалттай хэмжээний хөгжсөн. Хамгийн гол энэ томоохон мега цэцлүүд дээр бид хөрөнгө оруулалт хийж эдийн засгийн эрхлэлтэнд оруулах л ийм асуудал байгаа. Тэгснээс Улаанбаатар хотын эрчим хүч, дулаан, усны нөөцлөл хангалттай байгаа хот. Магадгүй Улаанбаатароо цаашдаа 5 сая хүн одоо амьдарсан ч гэсэн бид нар бол одоо юу гэдэг нь те хөнөө хот байж байна. Одоо шин зүүн мод байж байна те. Магадгүй одоо майдар төслөд ч юм хангалттай хэмжээний бид нар девелоп хийх боломжтой юм газрын нөөц болон эрчим хүчнээс байгаа гэж байна. За дахиад нэг эрсдэл. Энэ Улаанбаатарын алтан тившийн хөндий чинь бол асар их үйл хөдлөлийн юу газар зүүн нөгөө газар хөдлөлт идэвхтэй бүст байдаг. Айгүй олон хагарлууд байгаа. Тэ. За тэгээд айгүй олон жилийн хэсэгт бол газар бол хөдөлсөнгүй. Тэгэхээр магадлалынхаа онолоор бол хөдлөх хугацаа бол наашлаад байгаа гэсэн үг. Тэгэхээр нэг өдөр босоод ирсэн чинь нороод болчих юм шүү. Одоо тэгээд нөгөө ийм газар хөдлөл нь хотын чинь 30-40% ч илүү ингээд унрах гэдэг ингээд бас судалгааны зүнд байдаг шүү. За энэ бол байлын гамшиг бол одоо би хэлж мэдэхгүй те. Нэг өдөр 8 баалын газар хөдлөлт бол Улаанбаатар тийм баг 60-70% зүгээр газрын өртөө тэгшин болно. Яг нэг үйл. Харин тийм. Тэр бидэнд бол бетоны хяналт, арматурын хяналт бол манай Улаанбаатар хотод маш муу. Тийм үү. Өвөл бетоноо хөлдөөгөөл хин ч хяналт тавьж чадахгүй. Сүүлд нь гаднаас нь гоё фасад хийгээл ингээд улсын комисс өгчдөг жишээнүүд маш олон байна. Байгалийн гамшиг болоо ихлээр маш олон үйл хөрөнгө хийдэг бол газар ерснээс арчигдана гэсэн. Энэ бол үнэхээр маш том гамшиг. Магадгүй ийм хэмжээний гамшиг болоо ихлээр тэр Монгол төрчгээрээ баг одоо юу гэдэг дапуур ийм хэмжээнд депорт хэмжээнд очно л гэсэн. Одоо жишээ нь та одоо ингээд үйл хөдлөх барьж байгаа яг төсөл ингээд хэрэгжүүлээд хөрөнгө оруулалт хийгээд хөгжүүлээ явж байна. Даатгал тай юу? Одоо газар хөдлөл одоо хүртэл хийцэн байгаа одоо каркасны ажил. Одоо манайх үйл хөдлөл бүгд даатгадаг. Одоо жишээ нь бид нар ингээд саяхан ингээд хотын дудар ус ITC гэдэг төслийг жишээ нь 50 тэрбум бол даатгуулж байгаа чинь хэмжээний зайсан сквер төслийг 30 тэрбум бол даатгуулж байгаа хэмжээний тий. Даатгалын компанид байнга харцдаг. Мөн дээрээс нь явж байгаа төслийг манайхан удаа даатгуулж байгаа хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын саадлын даатгал гэж байна. Тий. Тухайн барилга дээр ямар нэгэн байгалийн гамшиг юу гэдэг ийм даатгал байгаа. Тэгэхээр одоо энэ девелоп хийж байгаа барилгын компаниуд маань бас даатгалын бүтээгдэхүүн маш сайн ашиглаасаа гэж би бас зөвлөмөр байдаг. Энэ даатгал яаж хийдэг вэ гэхээр зөвхөн Монгол даатгалын компани даатгуулж байгаа гэсэн гадагшаа одоо юу гэдэг Английн компани давхар даатгал хийлгдэг. Тийм учраас энэ эрсдлээ бас тодорхой хэмжээнд сайн хуваарлах нь чухал. Энэ одоо костыг ч гэсэн тийм тухайн барилгад анханаас нь төсөөлчих хэрэгтэй гэсэн. Тийм тийм. За окей. За ингээд миний хамгийн сүүлийн асуулт юу гэхээр үйл хөдлөхөд хөрөнгө оруулалт хийхийн хамгийн гол давуу талуудыг 3-ыг нэрлэж гэвэл та ямар 3 давуу талыг нэрлэх вэ? За мэдээж ямар үйл хөдлөлт хөрөнгө оруулалт хийх үү гэдэг ихлээр маш сайн сонгох хэрэгтэй. Ямар компани девелоп хийсэн, тэгэхээр сайн судалгаа хөгжүүлдэг концепцтэй төсөл юм бэ гэдэг. Үйл хөдлөлт хөрөнгөөр ийм сүнстэй амьлаг ийм амьттай зүйл байхгүй. Тэгэхээр тухайн амийг амьлуулахын тулд маш олон төрлийн судалгаа хийх. Тэ олон улсын төрийн хандлага хаана байгаа. Тухайн яг байр шиг яг юу байрвал болох юм? Хэдэн СУ, хэдэн одоо GS25 байвал болох юм гэдэг бол сайн тооцох хэрэгтэй. Тэгвэл ганцхан одоо эмийн сан байх газар 3 эмийн сан хийж бол гуруулаад авчихна. Яг л зах зээлээ судлаад за нэг л эмийн сан байх юм байна. Альсад 2 байх юм байна. Хэдэн хоолны газар байх юм, хэдэн өдөр хэмжүүлэх байх юм гэдэг ч юм уу. Бүх одоо юу гэдэг юу байх вэ, ямар хэмжээтэй байх вэ гэдэг маш сайн тооцсон судалгаа хийсэн үйл хөдлөлтөөр
хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгээ хөрөнгө оруулалт хийхин үйлдвэрлэл хөрөнгө оруулалт хийхин давуу тал бол хамгийн бага эрсдэлтэй гэж би хэлнэ. Одоо жишээ нь манайхан coin гэж баахан самарлаа шүү дээ тий. Тэглээ. Баахан ингээд самгийн салбарыг самраал тийшээ чинь баг 2 их нэгдэг шиг ингээд салхинд хийсгдсэн. Үйлдвэрлэл хөрөнгөлүүд илүү бодиттой биетэй учраас хамгийн бага эрсдэлтэй. Гэхдээ юу гэдэг нь гадны том хувьцаа шиг ч юм уу тий. Дөнгөж одоо юу гэдэг нь IPO гэж компани шиг биш учраас үнэ нь огцон монохгүй огцон өсөхгүй. Яг л тогтмол орлого. Тийм. Тэгэхээр энэ мань өөрөө нэг талаасаа юу гэдэг тийм найдвартай хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Дээрэс нь банк дампуур бол та 20 саятай хамгийн ихтэй. Үйлдвэрлэх дампуур бол таны үйлдвэрлэгч баг инфляцаар ажил хийгээл байж л байна. Гуравт нь Монголд одоо хятад үйл хөдлөл ингээд унаад маш олон үйлдвэрлэлийн том девелопер компаниуд дампуурж байна. Сүүлийн үед хятадаас бас маш хэмжээний хөрөнгө оруулалт бас Монголд бас чиглэж байна. Тэгэхээр Монгол бол үйл хөдлөлийн хувьд маш тийм гоё зах зээл. Миний харж байгаа ойрын 10 жилдээ бол энэ зах зээл ийм гоё сексигээрээ байна гэж харж байгаа. Тэгэхээр энэ одоо боломж байгаа дээр нь сайн зүйл рүү хөрөнгө оруулалт хийх нь зөв л гэж хэлнэ. Ийм одоогийн ингээд Монголын төсөл ийм 3 том давуу тал байна. Яагаад тэр бид чинь нэг ийм байгалийн баялагтай. Тэгээд залуу хүн амлагтай манай амьдралын нөгөө насны мөчлөгч яг зөв одоо мөчлөгтэй ч залуус нь ингээд баг 70% ингээд залуучууд байгаа. Тэгэхээр энэ бол ийм өсөж яваа ийм зах зээл. Одоо хятад Японы зах зээл бол агшиж байгаа. Манайх бол илүү өсөж байгаа зах зээл гэсэн үг. Тэгэхээр ирээдүйд илүү Монголын ийм хэрэглээний зах зээл болон хүн ам өсөх, гадны хөрөнгө оруулалт гэх юм уу энэ талаараа бид нэрэлт байна гэсэн. Юу баталгаа вэ гэхээр бидний байгалийн баялаг баталгаа. Мөнгө эргэлдэх баталгаа. За ингээд Батбаяр Цэцэрлэгтээ баярлалаа. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Үзэгчд маань бас бид нар бол өмнө дандаа л нөгөө хувьцаа гээл доллар гээл ийм л юм ярьдаг байсан. Тэгээ энэ удаад бас өөр хөрөнгө оруулалтын буюу одоо монголчууд хамгийн их хийдэг сонирхдаг хөрөнгө оруулалтыг тухай яг мэрэгжлийн хүнээс хөргий гэж бодсон. Тэгээ маш их сонирхолтой асуултууд бэлтгийг хичээлээ. Тэгээд бас хариултууд бас маш гоё сонирхолтой байлаа. Баярлалаа. Тэгээд миний өөрт тийм мэрэгжлийн хүн гэхээсээ л одоо энэ салбар бизнес хийж байгаа нэг бизнесмен гэж хэлж байгаа. Харин тийм тэр талаараа эн чинь ингээд хамаагүй туршлагатай мэрэгжлийн болчиход байгаа байхгүй. Би бол одоо үйл хөдлөлийн бизнес хийж байгаа учраас нарийн ширийн нь бол мэдхгүй байх жишээ нь. За ингээд таны цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд бас гоё мөрөөдөл гоё эерэг хандлагатай ийм залуу үе маань одоо адилхан залуучууд те байна. Тэгээд бас миний хувьд бас гоё тийм эерэг энерги авлаа. Тэгээд баярлалаа. Тэгээд та бүхэн ингээ өөрж оролцуулсанд бас хамт олонд бас амжилт хүсье. Тэгээд энэхүү подкастыг үзэж байгаа залуучуудад бас яг хуу бяцхан зөвлөгөө өгөхөд нэг амьдарч байгаа. Тэгээд запас аим гэж байхгүй. Тэгэхээр энэ хугацаанд солиотой амьдрах хэрэгтэй. Хизээж харамсахгүй. Нэг одоо хүн өнөөдөр ч өгч болно. Магадгүй 20-30 мянган өдрийн дараа ч өгч болно шүү дээ. Гэхдээ хизээж харамсахгүй амьдрах хэрэгтэй. Тэгэхэд бол өөрийн гэсэн легасиг заавал үлдээгээрэй. Өөрөө өгч магадгүй үе үедээ ингэж дурсаж ярих тийм гоё легаситай амьдрал одоо юу гэдэг Монгол хүн байна да гэдэг шиг тийм бас юм. Одоо юм талын Монгол төрснөө бас нэг юм одоо хувь заяа юм уу те. Баярлалаа. За баярлалаа. За ингээд үзэгчтэй баярлалаа. Мөнгө яхаа подкастын маань 2 дахь дугаарыг их өндөрлж байна. Дараагийнхаа дугаараар сонирхолтой зочин, сонирхолтой сэдвүүдээр үргэлжлүүлэх болно. Баярлалаа.